Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогч нараа. Ингээд үл мэдэх подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Ингээд дараагийн дугаарт Улаанбаатар олон улсын Улаанбаатар их сургуулийн доктор, дэд профессор, сургалтын албаны дарга оюун эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. За, сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргэе. За та сонсогч нарт маань өөрийгөө товч танилцуулаач. За, би олон улсын Улаанбаатар их сургуулийн сургалтын албаны дарга, мөн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгчээр ажилладаг гэр бүл судлаач оюун эрдэнэ гэж хүн байна. За, миний хувьд бол сүүлийн 20-од жил бол яг Монгол улсад гэр бүл судлаач одоо гэсэн юм нарийн одоо тийм мэргэжлэр боловсон хүчин бэлтгэх энэ одоо сургалтын үйл ажиллагаанд бол бичлэн одоо оролцож байгаа юм хүн байгаа. Өөрөөр хэлбэл судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний ажил маань бүхэлдээ одоо гэр бүлийг судлах, өсвөр үеийн залуучууд иргэдэд гэр бүлийн боловсрол олгоход бол одоо чийлдэг гэж ойлгож байна. За тэгвэл одоо таны яг нэг үндсэн мэргэжил яг юу вэ? За би бол өөрөө нийгэм судлалын багш мэргэжилтэй. Социологийн чиглэлээр бол одоо магистр доктороо хамгаалсан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн тухайлан судалдаг гэсэн. За ер нь анх яагаад энэ мэргэжлийг сонгож байв? За их сонирхолтой л доо би одоо өөрөөр хэлбэл дунд сургуульд байхдаа би мэргэжлээ одоо өөрөө сонгоцсон байсан. За тэр маань юу вэ гэхлээр би багш болно гэж бодоагүй байсан. Би эмч болно гэд ингээд одоо эмч болоход ер нь л одоо бүхэл оюун санаа, сэтгэл зүй, хичээл зүтгэл маань ингээд чиглэлсэн байлаа. Тэгээ 1996 онд би 10 дугаар анги төгссөн. Гэтэл тухайн жил бол боловсролын яамнаас бол одоо 96 оны боловсролын жил болгож зарлаад тухайн үед бол ЕШ гэж байгаагүй нэг конкурс гэж болдог байлаа. Тэгээ тэр шалгалт нь 6 сард болдог байсан чинь 4 сард одоо зөвхөн Монгол улсын боловсролын их сургуульд элсэгчдийг 4 сард одоо шалгалт авах гэсэн нэг тийм нэг онцлог үйл явдал болсон юм. Тэгээд би 6 сард би шалгалт өгч байгаа. Гэхдээ би юу ч гэсэн конкурс гэж ямар байдгийг бэ нэр нь үзээтэй гэж одоо 4 сард санамсаргуу тэр боловсролын их сургуулийн шалгалтанд одоо орчихгүй юу. Тэгсэн чинь математика, нийгэм, орос хэлээр шалгалт өгсөн чинь би ингээд одоо тэнцсэн. Тэгээд нэг л одоо хуваар байсан. Тэгээ би бол багш болохгүй, би одоо эмч болно, зөвхөн сонирхоод ингээд орсон юм а гэсэн чинь тухайн үеийн боловсролын их сургуулийн одоо философи нийгэм судлалын багш Дагдан гэдэг багш манай Баян онгор аймагт очсон байсан. Тэгээд би чамайг ямар ч ус авч явнаа. Тэгэхээр манай ангийн багш энэ ч гэсэн юу ярьж байгаа юм чи 6 сард одоо ангаахын ганц хуваар ирдэг. Чи ангаахын ганц хуваар тэнцээчгүй гүүчүү чи ангаахын нэг хуваар тэнцэхгүй бол тэгэл чи дахиад нэг жил хүлээн гэсэн үг. Тэр үед чинь нөгөө хувийн сургууль мөрөөлж юм байгаагүй шүү дээ. Тэгэл чи нэг жил хүлээн одоо ийм сайхан одоо их сургууль тэнцчихэд явахгүй байх гэж юу юм гэдгийг ингэж ингээл одоо тэгэл ээж аав авч гэсэн өө өстө нэрээ одоо их сургууль тэнцсэн чи явуулгүй яах вэ гэж нийтлэг их сургууль олддоггүй байсан үе чи дөнгөж одоо зах зээл шилжээд 5-6 жил болж байгаа хувийн сургуулиуд гэж байгуулагдаагүй нэг тийм одоо үе байсан. Тэгээд шахалтаар би ер нь их дотроо их дурггүй боловсролын их сургуульд бол нийгэм судлалын багш ангид орлоо. Тэгээд дотроо бол би одоо хайн энэ нэг жил сураад бол би энийг бол хайн. Тэгээ дараа жил дахиад 6 сард ангаах конкурс өгсөн юм тийм бат бодолтой өөрөө хүсээгүй учраас тэгээд ирсэн. Тэгээ нэг жил ингээд сурсан чинь өөрөө мэрэгчлээ аюу дуртай болоо сонирхолтой болоод тэгээд одоо цаашаа үргэлжилсэн. Гэхдээ би анхнаасаа багш мэрэгжил сонгоогүйсэн учраас би ер нь их сургуулийн багш болох хэрэгтэй, би эрдэм шинжилгээ судалгааны ажил гэдэг тийм их хүн болох хэрэгтэй гэсэн тийм үндсэн зорилго тавиад 2004 онд докторт орсон чинь одоо удаан жил ажиллаагүй гэж багш нартаа бол загнуулаад тэгээд тэр үед бол одоо магистрийн сургалт гэдэг юм чинь Монгол нэг дэлгэрээгүй байсан. Магистр гэдэг бол бас багтай. Дээрээс нь докторт бол бас их тийм түгээмэл ордоггүй. Олон жил судалгаа шинжилгээний ажил хийж одоо эрдэмтэн болдог тийм л үе байсан. Тэгээд би одоо багш нартаа загнуулсан ч гэсэн би ямар ч байсан сурна гэж зүтгэсээр байгаад ингээд сураад би 29 настай доктор хамгаалжсэн л та 2007 онд. Тэгээ би энийгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ерөнхийдөө ямар мэргэжлийг сонгох гэдэг бас их чухал хэдий ч сонгосон тэр чиглэлдээ бас их тууштай байх. Цаг хугацааг бас алдахгүй байх. Тэгээд тэр яг зорьсон зорилгынхаа төлөө одоо өөрөөр хэлэх юм бол
өөртөө байгаа бүх нөөц боломжоо дайчлах гэдэг бол одоо маш чухал зүйл байдаг. Тэгээ энийг бол би одоо өөрийнхөө одоо туулсан энэ цаг хугацаа энэ сурсан мэдсэн зүйлээ ингээд харахаар бол яг л одоо тийм л юм байна л гэж бол хардаг. Тэгээ цаг хугацаа бол хүмүүс алдаж болохгүй. За тэгвэл одоо нөгөө сонгосон мэргэжлэр ер нь ажиллахад танд ингээ ямар санагддаг вэ? Тэгээ одоо би 2000 онд бас Монгол Улсын боловсролын их сургууль төгснөөс хойш яг ингээд бүтэн 20 жил их сургуульд одоо ингээд багшилсан байна. Тэгээд багшийн мэргэжил гэдэг бол яг тэр өдрөө тэр цаг минутта үр дүн гардаг мөртлөө цаг хугацааны одоо явцад бол үр дүн гардаг ийм одоо ажил. Тэгээ би одоо бол маш их сэтгэл хангалуун байдаг. За дээрэс нь миний хувьд одоо нэг хамгийн сэтгэл хангалуун байгаа зүйл юу вэ гэхэлэр зэрэг гэр бүл судлалын чиглэлээр ажиллаж байгаа одоо маш их сэтгэл хангалуун байдаг. Манай улсын Улаанбаатар их сургууль гэр бүл судлалын тэнхим гэж байгаа. Энэ бол Монгол ганцхан байдаг. Бид нар 2007 онд анх одоо D810-800-ийн тэгсэр Монгол улсад гэр бүл судлаач гэдэг бакалаврын боловсрол хүчнийг олон улсын жишгээр бэлтгэж эхэлсэн. 2009 онд гэр бүл судлалын магистрийн сургалтыг явуулж эхэлсэн. Тэгэхээр 21 аймаг 9 дүүрэгт одоо байдаг гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар гэж төрийн байгууллага байгаа. Тэр ийм төрийн байгууллага одоо байгуулагдаагүй төгсөгчд маань хаана ажиллах нь тодорхойгүй байх үед бид одоо төрийн бодлогоос төрүүлээд боловсон хүчийг нь бэлтгэж эхэлсэн. За дээрэс нь одоо иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн доктортой байдлыг хангах, гэр бүлийн амьдралын сөрөг асуудлыг бууруулах чиглэлээр одоо олон сургалтуудыг бол хийж, сургалтын модуль, гарын авлага, сур бичгүүдийг бол одоо боловсруулж байна. За дээрэс нь манай улсын Улаанбаатар их сургууль бакалаврын 29 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Энэ 29 мэргэжлийн оюутнуудад 30 цагийн одоо гэр бүлийн боловсрол олгох 2 кредитийн хичээл бол заавал ордог. Өөрөөр хэлбэл нягтланч болсон, эрх зүйчж болсон, совилогчж болсон гэр бүлийн боловсролын одоо хичээлийг бол заавал үздэг байгаа. Өөрөөр хэлбэл энэ тэнхимтэй учраас заадаг. Тэгэхээр энэ болгон маань бол өөрөө одоо миний нэг хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байх ийм одоо нэг шалтгаан маань болдог. За миний хувьд бол 21 аймагаас одоо 20 аймаг 360 сумын бол бараг одоо 300 орчим сумаар нь бол өнгөрсөн хугацаанд бол оржээ. Сургаалт, лекц, зөвлөгөө мэдээлэл хийгээд ингээд явсан байдгийг ирээд харахад би одоо Говьлтай аймгийн төвдлөд очиж үзээгүй байна. Тэгээ бусад одоо бүх аймагуудад бол очиж одоо үзсэн. За Монгол орныхон хэлийг одоо таарч хэлийн цэцлүүд, патриотуудаар одоо сургаалт мэдээлэл хийж одоо 2 жил гарсан явсан байдгийн. Тэгээд ингээд өнөөдөр миний ажил амьдралдаа сэтгэл хангалуун байх дээрэс нь одоо бас өөртөө сэтгэл хангалуун байхын нэг шалтгаан болсон одоо зүйл маань бол миний энэ одоо ажил мэргэжил гэж би бол ойлгодог. Маш сайхан туршлага байна тийм. Ер нь таны сонгосон мэргэжлээд ямар ур чадваруудыг шаарддаг вэ? За мэргэжил болгон өөр гэсэн онцлогтой. За багшийн мэргэжил тэр дундаас гэр бүл судлаач хүнээс бол одоо бас онцгойлон шаарддаг тэр ур чадвар бол байна. За нэгдүгüүрт нь бол багш хүн бол маш их хүнлэг хэмрэнгүү. Одоо шавнараа бол яг өөрийнх нь ээж аав шиг нь ойлгодог байх. Одоо тэр бол чанар бол маш чухал. Өөрөөр хэлбэл би 30 оюутанд, 50 оюутанд, 100 оюутанд хичээл зааж байна. Би тэр болгоныг хайрлах хэрэгтэй. Тэр болгоныг ойлгох хэрэгтэй байдаг. Бусдыг хайрлаж, ойлгож, хүндлэх, бусдын төлөө гэсэн сэтгэл байхгүй бол багшийн ажлыг хийх ямар ч боломжгүй. Тэгэхээр тэр нөгөө хүн нэг бүрийн дотоод сэтгэл, дотоод ертөнцийг мэдэрч таних тэр ур чадвар бол багш хүнээс одоо нэгдүгээр зайлшгүй гардаг зүйл. За хоёрдугаарт бол би гэр бүл судлаач хүн. Монгол намайг гэр бүл судлаач гэдгээр нь ойлгож хүлээж одоо авсан учраас би сайн ээж байх хэвээр, сайн эхнэр байх хэвээр, миний хувийн амьдрал бас тодорхой хэмжээгээр бусдад үлгэр дуурайл болох хэвээр байдаг. Энэ бол давхар надад бол одоо маш их одоо хичээл зүтгэл гаргах тэр одоо шалтгаан маань болдог. За 3 дугаарт нь одоо гэр бүлийн чиглэлээр ингээд судалгаа шинжилгээ хийгээд гэр бүлийн боловсролын сэтгүүл гаргаж जैन гэр бүлийн зөвлөгөө өгөх одоо тийм ингээд ажиллуулж ингээл маш олон зүйлүүд хийж ин л та. Тэгээд энэ болгон дээр бол надаас одоо хүмүүс надад нэг тэг зөв зүйлийг хэлээд өгч болов уучраа олохгүй явж байгаа зүйл дээр маань тийм нэг тусалж болов гэсэн нэг тийм итгэл найдвартай одоо готлогтойгоор тэг ханддаг учраас би тэр хандж байгаа хүмүүст бол одоо тусалж чаддаг байх.
тодорхой хэмжээгээр тий бүрэн асуудлын шийдэд өгч чадахгүй ч гэсэн тэр хүнд одоо нэг тус хүргэх хэмжээний тийм ур чадвартай байх бол одоо шаардлагатай байдаг. Тэгэхээр дүгнээд хэлэх юм бол ерөөсөө миний энэ ажил мэргэжил маань бол бусдын төлөө гэсэн сэтгэл гаргах тэр том ур чадварыг л одоо бүхэлд нь надад шаарддаг гэж ойлгож байна. За мэргэжлэрийн ингээд ажиллаж байгаа үед одоо жишээлбэл тулгардаг байсан түгээмэл одоо энгийн алдаануудаас хуваалцвал одоо ямар алдаа хуваалцах вэ? Энэ алдаануудаас та юу сурсан бэ? За тэгэхээр ер нь бол алддаггүй хүн гэж байхгүй. Алдаа дахин давтдаг хүнийг бол нөгөө тэнэг хүн гэж хэлнэ гэсэн нэг үг байдаг. Тэгэхээр гол нь нөгөө нэг алдаанаас хүн суралцдаг байх нь бол маш чухал. Тэгээ би дөнгөж багш болчоод одоо оюутнуудаасаа ялгарахгүй дөнгөж 21 настай одоо ингээд багш болчоод ингээд явж байхад бол одоо үе тэнгийнхандаа хичээл заана, шавнар маань надаас олон ах ихч байна. Тэгээ тэр үед бол ингээд одоо гаргадаг байсан алдаа маань юу байсан бэ гэхээр ингээд одоо юу гэдгийг шавнар би одоо тий энэ шавнартай хичнээн тий насаар дүүч гэсэн би энэ шавнарын багш нь учраас би одоо эднэрийг зааж зөвлүүл чиглүүлэх ёстой шүү гэдэг тэр нөгөө нэг өөртөө итгэл үнэмшил бол маш их сул одоо тийм байсан нь бол одоо багшилж байсан эхний жилүүдийн бол одоо алдаа одоо байсан. Тэгээд хожимоо болвол ингээд олон жил багшлаад эхлэхээр бол бас энийгээ бол ингээд аажимдаа бол одоо өөрчлөгдөж эхэлдэг. Гэхдээ би одоо ч гэсэн надаас тий Ахмад шавнараа бол би ахаа ихчээ гэж дууддаг байхгүй. Одоо ч гэсэн би тэгж дууддаг. Одоо манай магистрийн сургалтанд чинь надаас зөндөө ах ихч хүмүүс орж ирэн. Би хизээч одоо тэр шав гэдэг утгаар нь хизээч чи гэж бол хэлдэггүй. Тэгээд яг тэр хүндлэл бол өөр. Бас өөр тусдаа бас алдаа бол одоо баг залуу байхад бол байжээ. За хоёрдугаарт нь одоо би ингээд 20 жил багшилчаад ингээд өнөөдрөөс ингээд харж байхад бол одоо миний амьдралдаа жимаа мэргэжлийнхаа явцад хийсэн одоо алдаа маань юу вэ гэхэлэр зэрэг бас нэг талаас их тийм шавнараа хатуу шахдаг. Тийм л одоо заримдаа тэр маань алдаа болчих гээд байх тал бол байна л да. Тэгээд нэг юм миний алдаа гэх юм уу, дутагдал гэх юм уу, одоо эсвэл давуу тал юм уу би бас ойлгохгүй ингээд бусдыг яг өөр шигээ байлгах гэдэг. Ингээд би одоо энэ тэгээд оржийн насан дээр би ийм байсан шүү дээ. Тэгэхэд одоо дорж даанчтай ийм байх гэжтэй гэдэг ч юм уу ингээд нэг өөртөө адилтгах гад байдаг шаардлага тавиад байдаг. Тэгэхээр зарим нь ингээд бүр харшлаад ингээд бүр сургуулаа хаяад одоо тийм явцдаг ч юм уу. Бүр ингээд миний хичээлд ингээд бүр миний хичээлс ингээд харшлаад байдаг ч юм уу. Тэгээ тиймэрхүү тохиолдлууд бол маш их гардаг. Тэгээ энэ одоо миний алдаа юм бол мэдээж хүн болгоо ялгаатай шүү дээ. Гэтэл нөгөө би ингээд яг адилхан төвшөнд байлгах гал одоо байдаг. Тэгвэл магадгүй одоо нэг мэргэжлэрийн ажиллаж байх үеийн сайн туршлага гэвэл одоо та яг юу хуваалцах вэ? Ажил хийгээд явж байхад бол одоо сайн муу янз бүрийн зүйлтэй нүүр тулна л да. Тэгэхээр яг одоо ингээд харж байхад бол хамгийн сайн туршлага маань юу вэ гэхээр зэрэг ер нь би одоо багш хүн чинь ингээд хүнд юм заахтаа нөгөө нэг тэр хүний цаашаага нөгөө нэг илүү их сурах хөгжих тэр хүсэл эрмэлзлийг бий болгож өгөх тэр л ерөөсөө аюул чухал байдаг байхгүй ингээд хичээж байгаа хүний урмыг нь хуглахгүй байх одоо маш чухал. Тэгээ миний нэг сайн туршлага гэвэл одоо маш их урамшууллын аргыг хэрэгэлдэг. Одоо сургалтын үйл ажиллагаанд тэгэхээр нөгөө гайхаж магадгүй одоо оюутнуудыг ингээд жоохон хөвгт шиг тийм магтаал цаашаагаал байх ч одоо бас сони юм да гэж бас бодож магадгүй. Тэгээ ер нь бол нөгөө хүнд ингээд нэг итгэлээ авч одоо тий асааж өгнө гэдэг бол аюул чухал байдаг. Тэгээд хүн чинь нөгөө урмаар тэгдэж байдаг. Тэгэхээр тэр тухайн хүний бодит чадварыг үнэлж урам зориг өгөх гэдэг бол ер нь аюул чухал байдаг. Одооны залуучууд бол ялангуяа тэр нэг захируулж, зандруулж, шахуулж, шаардуулж ажиллах гэхээсээ илүү тэр нэг жоохон урамшиж ажиллах тий хөдөлмөрлөх тийм сонирхолтой болсон юм уу гэж боддог. Тэгэхээр миний ажлын одоо гол зүйл маань бол одоо энэ л байгаа даа. За тэгвэл ер нь сайн мэргэжилтэн гэж юу хэнийг хэлэх вэ? За одоо энэ подкастыг сонсож байгаа бас олон тий залуучууд хүүхдүүд ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ гэж бас бодож байгаа байх. Тэгэхээр мэргэжил сонгоход хүн 3 зүйлийг анхаарах хэрэгтэй. За хамгийн нэгдүгüүрт нь бол өөрийнхөө хүсэл мөрөөдөл
хүсэл сонирхлыг нэгдүгээр тавих хэрэгтэй. Огт сонирхгүй байгаа, хүсэхгүй байгаа зүйлдээ одоо өөрийгөө хүчилж сураад бол хүн амжилтанд хүрнэ гэж байхгүй. Тэгэхээр энийг анхаарах хэрэгтэй. За хоёрдугаарт нь сайн мэрэгжилтэн болохын тулд одоо өөрийнхөө ирээдүйн загварыг нийгмээс эхлээд олж харах хэрэгтэй. За одоо би яг сайн инженер болно гэвэл яг Монголд ямар сайн хэн байна тий? Сайн инженер хэн байна? Эсвэл одоо олон улсын түвшинд ажилладаг ямар инженер вэ? Би яг хэн шиг болох вэ гэдэг тэр өөрийнхөө хүсэж байгаа загвараа бас боддоор нь олж харахыг бас хичээх хэрэгтэй. Тэгээд би одоо энэ хүний түвшинд энэ мэрэгчлэр ингээд очиж яг чадах болов уу үгүй гэдгийг бол бодох хэрэгтэй байдаг. Тэр өөрийнхөө чадамжийг тодорхойлно гэсэн үг. За гуравдугаарт нь бол мэдээж одоо хүний ажил мэрэгжил гэдэг бол тэр хүний амьдралын баталгаа байдаг учраас яг тухайн мэрэгжлийн одоо эрэлт хэрэгцээг бас их бодож үзэх хэрэгтэй. Энийг бол бодох хэрэгтэй. Сонгохдоо сайн мэрэгжилтэн гэж хэнийг хэлэх вэ гэхээр ерөөсөө л одоо сайн мэрэгжилтэн гэдэг бол дипломтой хүнийг бол хэлэхгүй. Тэр диплом бол одоо түүнийг бол нотлох баримт бол биш шүү дээ. Тэгэхээр сайн мэрэгжилтэн байхын тулд одоо яг тэр эзэмссэн мэрэгчлэрээ ажиллах явцдаа л өөрийгөө бүтээж чадж байгаа бол одоо тэр хүн бол сайн мэрэгжилтэн гэсэн. Өөрийгөө сайн эмч болгож бүтээж чадж байгаа бол тэр сайн мэрэгжилтэн. Тэ сайн багш болгож бүтээж чадж байгаа бол тэр сайн багш. Түүнээс биш одоо эмчийн мэрэгжилтэй мөртлөө гэртээ сууж байгаа, багшийн мэрэгжилтэй мөртлөө лангууны ард сууж байгаа олон хүн байгаа шүү дээ. Мэрэгчлэрээ өөрийгөө бүтээнэ гэдэг нь бол их чухал юм. За та ер нь өөрийнхөө ингээд карьерийг ер нь төлөвлөдөг үү? Одоо төлөвлөдөг үү? Ер нь өмнө төлөвлөж ирсэн үү? Хэрэг төлөвлөдөг бол та хэдэн жилээр карьер төлөвлөдөг үү? За би нэг сони юм билээ. Би ерөөсөө өөрийнхөө карьерийг төлөвлөж байгаагүй. Би ингээ одоо карьераа өсгөе гэж ерөөсөө бодож байгаагүй. Би ганцхан юм боддог байсан. Би ерөөсөө л энэ ажиллаж байгаа салбартаа л одоо хамгийн сайн ажиллах хэрэгтэй. Би өнөөдөр хийх ёстой, маргааш хийх ёстой, нөгөөдөр хийх ёстой тий энэ жилийн турш хийх ёстой зүйл би эх 5 жилд хийх гэж байгаа зүйлээ л би сайн хийх ёстой гэж боддог байсан. Тэгэл өмнөө байгаа зүйлээ сайн хийхэд аяндаа тэр бол таны карьер байдаг. Түүнээс биш би одоо нэг 5 жилийн дараа одоо нэг ийм төвшөнд очино, ингэн тэгнэ гэсэн тэр зүйл бол бас нэг тийм чухал бол биш. Тэр бол нэг хиймэл зохиомжтой зүйл юм шиг надад санагддаг. Тэгэхээр яг өөрийнхөө хийх гэж байгаа зүйлд сэтгэлээ шингээгээл яг үр дүнтэй үнэхээр сайн чанартай одоо хийж чадах юм бол аяндаа таны нэр хүнд өссөн байдаг. Одоо нэг нийгэмд нэг юм төгөөмөл ойлголт байдаг шүү дээ. Карьер төлөвлөлт гэдэг ингүүд одоо арай бага албан тушаалаас арай өндөр албан тушаалд очих. Эсвэл одоо нөгөө бага цалинтай ажлаас их цалинтай ажилд орох. Эсвэл дотоодын байгууллагаас олон улсын байгууллагад орох гэх юм те. Нэг юм ижил ойлголт байдаг. Харин таны хувьд юу нэг юу гэж ойлгодог вэ? За миний хувьд бол яг би одоо ингээл олон өөрөө бас нэг төрийн бас байгууллагын тий гүйцэтгэх цаглаар ажилладаг, гэр бүлийн боловсрол сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг. За тэгэл энэ техникийн эрхлэл сургалтын алба гэл ингээл аюул олон ажил ингээд одоо зэрэг хийгээ явж байна л та. Тэгээ би энэ олгоныг бол за одоо би нэг тим ажил хийн. За би тийм албан тушаал дээр очно гэж ерөөсөө бас одоо энэ бол миний одоо магадгүй орчин үеийн залуучууд сонсохоор энэ одоо ямар сони юм бэ гэж бодож магадгүй ерөөсөө би энэ болгоны төлөвлөөгүй ерөөсөө би нэг ийм ажлыг бүтээж хэмсэн бусдын төлөө нийгмийн төлөө нэг ийм зүйл хийж хэмсэн гэж бодож ирсэн тэр хийжсэн ажлууд маань намайг өөрөө бүтээсэн байхгүй юу тийм олон залуучууд бол мэдээж SEO болно би тий одоо тэгин ингээл яг тийж төлөвлөх нь бол зөв төлөвлөдөг байх хэрэгтэй ер нь бол сүүлийн үед бол залуучууд маш их амбицтай болсон тий хүн бол амбицтай байх хэрэгтэй тий жижигхэн зүйлийг одоо төлөвлөх юм бол жижиг зүйлийг хийн илүү алсын хараатай холын зорилготой том зүйлийн төлөө тэмүүлэх юм бол хүн илүү том зүйлийг хийн л тий тэгээ би зөвөр юу гэж боддог вэ гэхээр таны хийх гэж байгаа зүйл хин нэгний өмнө нь ингээд нухаж хайсан зүйл үү эсвэл цоо шин зүйл үү гэдэг бас тэр хүний карьерт их чухал юм байна гэж би одоо хардаг байхгүй юу миний хувьд бол бас тодорхой хэмжээгээр оюун эрдэнэ гэдэг хүнийг бий болгосон зүйл байна бол энэ Монгол улсад гэр бүлийн одоо тий асуудалд шинжилгээ ухаанчаар хандах, гэр бүлийн асуудлаар шинжилгээ ухааны одоо судалгаа хийх, мэдээллийн баазыг бий болгох, гэр бүлтэй ажиллах одоо мэргэжлийн боловсрол хүчнийг бэлтгэх, олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох гэдэг энэ ажлын эхлэл суурийг тавьсан нь бол өөрөө цоо шин зүйл байсан учраас энэ маань бас одоо миний гол одоо тий карьерийг бий болгох одоо
тэр гол шалтгаан болсон байх гэж боддог. Тэгэхээр оюун эрдэнэ гэдэг хүндээ одоо биш оюун эрдэнэ гэдэг хүний хийж байгаа ажил бол одоо намайг ийм байдал руу одоо оруулж дадаал гэсэн тийм л ойлголттой явдаг да. За та өөрийнхөө одоо нэг ажлын туршлагаа хуваалцаач хаанаас яаж ажлын гараа эхэлж вэ те? Одоогийн энэ төвшөнд очиход яг ямар одоо нэг ажлуудыг хийж яваа. За би ч юу нэг олон газар ажиллаагүй хүн юм байна. 2000 онд Монгол Улсын боловсролын сургуулийг төгсөөд сургуультаа багшлаад тэгээд дараа нь одоо энэ Улс Улаанбаатар их сургууль 2006 онд ирээд одоо 2006 оноос хойш ингээд тасралтгүй юмтай одоо ажиллаж байгаа. Тэгээд миний одоо ажиллаж байгаа бол одоо салбар маань л ерөөсөө энэ гэр бүлийн одоо асуудал тэгээд гэр бүлийн чиглэлээр маш олон судалгаа сургаал төслүүд дээр тэгээд одоо ажилласан байна. Тэгээд хамтарч ажилласан байгууллагууд гэвэл одоо маш олон доо одоо тэрийг одоо бүгдийг нэрлэнэ гэвэл одоо марагдахгүй. Тэгээд дээрээс нь төрийн бас байгууллага сэтгүүлээ одоо эрхлэн гаргаад ингэ явж байна. За энэ чиглэлээр одоо магадгүй нөгөө сурч байгаа эсвэл одоо сурах гад төлөвлөж байгаа залуучуудад хандаж ирэн та ямар зөвлөгөө өгөх вэ? Эсвэл ажилтны дүнж гарсан байгаа тийм. За тэгэхээр манай одоо би өөрийнхөө чиглэлийг л ярих гэдэг. Жишээлбэл одоо гэр бүл судлаач мэрэгчлэр тий социологч гэр бүл судлаач мэрэгчлэр сурсан төгсөгчд маань надад нэг л юм хэлдэг юм. Багшаа би ингээд эзэмсэн мэрэгчлэр ажил хийхээс гадна миний энэ нөгөө сурсан одоо тий мэрэгжил маань миний хувийн амьдралд маш их хэрэг болж байна. Одоо нягтлан хүн бол ингээд нягтлангаа хийгээл явдаг бол тэр хүн сайн ээж нөхөр тий эхнэр одоо байхад бол дахиад илүү суралцах хэрэгтэй болно доо. Гэтэл манай гэр бүл судлаач бакалавр магистр одоо төгссөн оюутнууд бол үнэхээр тэг шаардлага алга. Би мэрэгчлэрээ ажилладаг мөртлөө миний хувийн амьдралд маань мэрэгжил маань ингээд аягүй сайн хэрэг болж байгаа учраас одоо би үнэхээр энэ мэрэгчлэр сурснараа одоо үнэхээр одоо баярлаад баршгүй байна гэж хэлдэг. Тэгэхээр энэ бол одоо манай энэ мэрэгжлийн онцлог давуу тал гэж бодож байгаа. За энэ жил манай тэнхим сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөрөөр одоо эсэлт авах болсон байгаа. Тэгэхээр хүн бол бие сэтгэл оюун ухаан гурвын нэгдэл байдаг. Эрүүл урт наслахын тулд бие физиологи бид нар тий одоо анхаарах хэрэгтэй. Сурч мэдхийн тулд оюун ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй. Харин сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг бол бүр энэ хоёроос илүү чухал зүйл байдаг. Сэтгэл өвдвөл бие өвддөг. Одоо өнөөдөр Монгол улс 100 мянган хүнд норд амиа оролтоороо дэлхийд 3-т жагсаж байгаа. Жилд 400 гаруй хүн амиа оролдог. Энэ бол өөрөө маш өндөр үзүүлэлт. Энэ юу харуулж байна гэхээр монголчууд маш их сэтгэл готролтой байна. Сэтгэл зүйн эрүүл мэнд бол өөрөө маш их асуудалтай болсон байна. Ууртай байна, бухимдалтай байна, төгшүүртэй байна, айцтай байна, аливаа зүйлийг эерэг талаас нь хүлээж авах болцсон байна. Тэгээд сэтгэл готрох эмнэлэг бол маш их түгээмэл болсон. Тэгээд хүчирхийлэлд одоо янз бүрийн хүчирхийлэлд өртөж байна. Шудраг бус зүйлтэй нүүр тулж гин, хямарж гин гэдэг. Тэгэхээр нийгмийн эрүүл мэнд тэр дундаа нийгмийн одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал бол маш их хүнд байгаа гэдэг нь бол одоо ингээд олон нийтийн сүлжээнээс ч гэсэн харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ? Энэ сэтгэл судлал мэргэжлээс суралцах бол маш чухлаа. Одоо сэтгэл судлалын энэ хөтөлбөрийг нээснээс хойш маш олон хүмүүс хандж байна. Ерөөсөө энэ сэтгэл зүйч баг гэрт нэг эмч байдаг. Одоо байх нь их чухал гэж үздэг байсан. Манай гэрт одоо нэг лам байх хэрэгтэй гэж бараг үздэг байсан бол одоо гэрт нэг сэтгэл зүйч байхгүй болохгүй. Хоорондоо таарах ойлголоо. Инээ тэрэг л юм хүмүүс их хандж байна л да. Тэгэхээр сэтгэл судлаач мэргэжлэр асуурах хэцүү шүү гэж би хэлэх гээд байгаа. Мэргэжлэрээ ажиллана. Одоо бүхэл байгууллага сэтгэл зүйчтэй шүү дээ. Мэргэжлэрээ ажиллан дээрээс нь өөрөө хувь хүн сэтгэл зүйгөө удирдаад одоо тий явчихна гэдэг бол өөртөө оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт. Тэгэхээр манай одоо миний ажиллаж байгаа энэ сургуулийн миний удирдах байгаа тэнхимийн одоо бэлтгэж байгаа энэ гэр бүл судлаач, социологч, сэтгэл судлаач гэдэг энэ хоёр мэргэжил бол одоо ийм онцлогтой. Мэргэжлэрээ ажиллан дээрээ хувь хүн өөртөө маш одоо том хөрөнгө оруулалт одоо хийн гэсэн үг. Тэгээд Монгол улсад бас нэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал байна л да. Жилд 4,000 гаруй гэр бүл аль биесээр шүүхөр гэрэлтэд цуцлуулдаг. Үүний цаана хамтран амьдарч байгаа, салж байгаа, салжчихсан шүүхөр орохгүй байгаа гэр бүлүүд маш их байгаа. Дунджаар 1-2 хүүхэдтэй салдаг. Аавтай мөртлөө аавгүй, ээжтэй мөртлөө ээжгүй амьдралыг хүсээгүй мөртлөө хүүхдүүд сонгож байна. Гэр бүл салтын золиос бол хүүхэд багчууд нь болоод байна.
Гэр бүл саллтыг одоо бууруулах хэрэгтэй байна. Дээрээс нь гэр бүлийн хүчирхийлэл 5 гэр бүл тутмын 3 хүчирхийлэл харилцаатай байна гэсэн судалгаа гарчихсан. 4 хүүхэд тутмын 3 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаанууд бол гарчихсан байгаа. Тэгэхээр энэ гэр бүл судлалын одоо мэрэгчлэн гэдэг бол нийгэмд бол маш чухал одоо эрэлт хэрэгцээтэй ийм одоо боловсруучсан болж төгсөх юм аа. Одоо магадгүй нэг бакалавра ингээд өөр чиглэлээр хийцэн ажиллаж байгаа. Гэхдээ ингээд нэг юм сэтгэл зүйн чиглэлээр ингээд сурч байсан гэдэг тийм түрүүний таны хэлжсэн сэтгэл судлаачаар заа сурчвал ер нь зүгээр юм байна. Миний амьдралд ч хэрэгтэй байна, надад ч хэрэгтэй байна тийм. Гэхдээ бакалавра төгссөн. Ажиллаж байгаа тийм. Тийм бол магистрт сурч болно. Магистрт сурч болно. Тэгэхээр магистрт манай гэр бүл судлалын магистрт сурч болно. Гэр бүл судлалын магистр маань дотроо үндсэн 3 бүлэг хичээл ордог. Нэг дэх бүлэг хичээл нь бол яг энэ нэг судалгаа шинжилгээ, социологийн судалгаа одоо яаж хийх вэ? Ямар одоо програмууд дээр ажиллах вэ? Тэр судалгааны чиглэлийн хичээл орно. Хоёрдугаарт нь бол өрхийн эдийн засаг, гэр бүлийн харилцаа, гэр бүлийн сэтгэл зүй, гэр бүлийн боловсрал гэх мэтчлэнгийн одоо гэр бүлийн хичээлүүд орно. Гурав дахь хичээл нь бол яг сэтгэл зүйн хичээлүүд орно. Одоо яг сэтгцэн уншилгоо, хүний сэтгэл зүйг яаж уншилдгийг тий хүүхдийн сэтгэл зүй, эмэгтэйчүүдийн сэтгэл зүй гэх мэтчлэн сэтгэл зүй хичээл бол ордог байгаа. За дээрэс нь манай энэ хөтөлбөр маань бол нэг дээр нэмэх нэг хөтөлбөр аахгүй юу? 1 жил Монголд сураад үлдсэн 1 жилээ Солонгост одоо сурдаг. Тэр хөтөлбөрт бас хүсвэл хамрагдаж болно. Монголдоо ч бас төгсөж болно. Хамрагдах юм бол олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын магистрийн диплом аавна. Бүгд найрамдах Солонгос улсын Сүгмээ их сургуулийн гэр бүлийн менежментийн магистрийн гэсэн 2 дипломтой бас төгсдөг. Тийм бас онцлогтой байгаа. Тэгэхээр одоо бакалавртай хүмүүс маань орж болох. Одоо энэ жил ихэд сая бол манайх ингээд төгсөлтөө хийчлээ. Одоо манай 1-р курст 43 магистр сурч байна. Гэр бүл судлал, зөвхөн гэр бүл судлалын магистрт. Энэ бол маш өндөр тоо. Бакалаврын оюутнуудаас их өндөр тоо одоо байгаа. Тэгэхээр тэгээд сурж байгаа магиструудын маань 3-ны 1 нь бол яг ажил мэргэжлийнхаа хүрээнд одоо цэрэг цагдаа, бусад байгууллагын сэтгэл зүйн албаныхан одоо сурдаг. Хоёр дахь нэг хэсгийнх нь бол одоо энэ олон улсын байгууллага хүүхэд гэр бүлтэй ажилтдаг төрийн байгууллагын сурдаг. Гурав дахь нэг хэсэг нь бол зүгээр л би хувийнхаа амьдралд өөрчлөлт хиймээр байна гэж ингэж гэр бүлдээ ямар нэгэн хэцүү асуудалтай тулгарсан ч юм уу эсвэл цаашдаа илүү гэр бүлийнхаа амьдралыг сайн сайхан авчиръя гэж тэг хүсэж байгаа хүмүүс хувийнхаа амьдралд хөрөнгө оруулалт хийх гэж сурдаг. Сонирхолтой тав юм тийм. За та ер нь сайн дурын ажил хийдэг үү? Хэрэг хийдэг бол яагаад хийдэг вэ? Сайн дурын ажил яагаад ер нь таны амьдралд чухал гэж үзүүлдэг? За би бол маш их сайн дурын ажил хийдэг. Ерөөсөө одоо хүмүүс ингээл одоо ямар нэгэн ажил хийх сайн дурын ажил гэдэг бол бараг ингээд надаа хэрэггүй ч юм уу тий ашиггүй ч юм уу эсвэл ингээд цагийн маань өрдөг зүйлж гэж боддог ч юм уу тиймэрхүү хүмүүс бас их байдаг. Тэгээ би ер нь сургуулаа төгснөөсөө хойш ер нь сайн дурын ажил хийсэн. Янз бүрийн ажил хийсэн. За сайн дурын ажил хийдэг шалтгаан маань бол ерөөсөө л миний зүрх сэтгэлээс гардаг. Хүн хэд наслсан чухал биш. Хэн байсан бэ гэдэг чухал. Миний нэг амьдралын зарчим байв гэхээр хүнд ерөөсөө түүх удахгүй байх юмсан гэж боддог. Тэгээд нэг юм надад одоо тий хүн ингээд одоо юу гэдэг энэ хүн хэрэг болно туслаач гэж хандах юм бол би ямар ч тохиолдолд яаж игээд би тус хөргөдөг байх хэвээр. Дээрэс нь би хэн нэгний төлөө ямар нэгэн зүйлийг тий одоо өөрийнхөө санаачлаар хийдэг байх хэвээр гэдэг нэг тийм амьдралын зарчим бол байдаг. Ер нь бол нөгөө санаа зүг бол заяа зүг гэж үг байдаг. Тэгээд би ингээд сайн дурын ажил хийгээд бусдын төлөө юм хийгээд байхад аяндаа л одоо миний ингээд амьдрал ахуй ажил ус бүх юм ингээд бүтээл ингээд аюу сайхан байгаа юм шиг ингэж надад бол мэдрэгддэг. Тийм учраас би одоо бусдын төлөө ямар нэгэн зүйлийг хийх юмсан гэсэн тийм бүр хүсэл эрмэлзэлтэй. Тэгээ би ч одоо ингээл нэг одоо корона гэж хөдөө орнотыг явахгүй маш их хөдөө явна. Тэр аймагт сургалт хийе явж, энэ аймагт сургалт хийе явж нэг тэгэл хүмүүс хартаал хөөх хоёрт нь одоо нэг өдрөл тэнд нэг өдрөл энд тест маш их мөнгө олоод ингээл зайгүй ингээл сургалт хийгээл яваад байгаа гэж ойлгодог хүмүүс байдаг. Гэтэл тэр их сургалт мэдээл хүмүүсийн төлөө хийгээл яваад байгаа юмны маань бол 50% нь бол миний сайн дурын бусдын төлөө хийж байгаа л одоо ажил маань байдаг. Таны нэг сайн дурын чиглэлээр клуб билүү те байгуулсан гэж сонсч байсан. Тэр туршлагаасаа тавс болчих.
Яг нөгөө оюутнуудын илүү нөгөө багаас нь сайн дурын ажил хийдэг тэг болох гээд сайн дурын оюутнуудын тийм одоо клуб байгуулад тэгээ тэр клубээрээ дамжуулаад бас хүмүүст тус хүргэдэг тийм ажлыг үл хийдэг байгаа. Тэгээ энэ маань бол зүгээр л хинч ороод тэр одоо ажиллахад нээлттэй тийм клуб тэгээд гол нь тэр клубт орж ирснээр оюутан залуучууд маань хүнд тус хүргэн гэдэг чинь ямар сайхан юм бэ гэдэг мэдрээсэй гэж боддог байхгүй юу. Тэр хүнд туслана гэдэг чинь одоо гайхалтай зүйл шүү дээ. Тэгэхээр тэрийг мэдрээсэй тэгээд тэр ажиллаараа дамжуулаад бас нийгэмд зөв хүн болоосаа монголчууд чинь цөөхөлхнө шүү дээ. 3 хурш аюулаа. Тэгэл нэг амин хувиа хичээгээд байвал одоо тэг цаашаа явахгүй. Тэгэхээр нэг зөв хүн болж төлөвшөөсэй. Дээрээс нь нөгөө багаар ажиллаж сурна, бусдтай харилцаж сурна. Тэр ажлыг хийж явах хэвээр тэр хүн чинь өөрөө хөгжих хэвээр. Тэгээд сургуулаа төгсөөд ажлын байран дээр гарахад тэрэнд туршлага болох хэвээр гэсэн тийм одоо шавнарынхаа төлөө тийм одоо ажлыг зохион байгуулдаг байгаа. Ер нь монголчууд ч юм бол айл хүний амныг сахалт хүний санаа мэд гэдэг штеп. Тэр нийтийн төлөө, нийтийн төлөө гэдэг. Гэтэл өнөөдөр хурш айлд нь хүч шилүүлдэг жагтал одоо тусалж сэтгэлгүй байж байгаа л 40 олон хүний амнаас сүйдсэн тийм кейсүүд бид нар зөндөө сонсч байна шүү дээ. Тэгэхээр бусдын төлөө гэсэн сэтгэлтэй л байх хэрэгтэй. Бусдыг хайрлаж чаддаг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн бол бусдад муу юм хийдэггүй. За маш сайхан туршлага байна. Манай ерөөдөө нэг ярилцлагын маань асуулт бол дууссан байна. Хамгийн сүүлд нь би нэг асуулт асуултын зочдоос мартагдсан монгол үг гэдэг. Энэ маань болохоор яг мартагдсан гэхээс илүүтэйгээр бид нар ингээд он цаг одоо өөрчлөгдөгдсөн залуу үе гарч ирэх тусам жишээлбэл ингээд бидний хуучин ингээд ашигладаг байсан үгнүүд мартагдчихж байна. Тэгэхээр магадгүй одоо нэг таны сэтгэл зүрхэнд үлдсэн те нэг юм хуучны үг байвал тэрийг бас хуваалцаж болно. Ерөөсөө одооны залуучуудад би эрхийг сурахаар бэрхийг сур гэдэг үг л хэлмээр байна. Тий. Яг цаг сайхан болж байна. Залуучууд хүүхдүүд маань хойч үе маань ад жаргалтай сайхан өсөн тарамж байна. Гэхдээ бас бэрхтээр нүүр тулахгүйгээр энэ хүртийн холын замыг бас ингэж хүчтэйгээр даван туулж чадахгүй. Тийм учраас эрхийг сурахаар бэрхийг сурах хэрэгтэй. За маш их баярлалаа. Ингээд энэ удаагийн дугаарт маань олон улсын Улаанбаатар их сургуулийн доктор, дэд профессор, сургалтын албаны дарга Оюун Эрдэнэ оролцлоо. Ингээд танд маш их баярлалаа. За баярлалаа.